Юу болсон? Юу ногцсон гэж. За бүгдээр нүглэний минь өнөөдөр миний шивэсийг авцгаая бүгдээрээ. Шивэсийг авах гэж. За юу гэхээр өнөөдөр Монголоос таны шивэсийг аврыг гээд контентыг одоо бас ингэж хийдэг, хамтран хийдэг модолаг мундаг шивэсийн залуу одоо ирсэн байгаа Японд. Тэгээд холбогдоод одоо би бас шивэстэй ахгүй юу. Тэгээд тэрийг дотоод шивэс байдаг. Тэгээд тэрийг хийх үйл одоо нэг гүйцээл гэж хийх үйл гээд одоо ингээд яриад ирж байгаа. За тэгээ бүгдээрээ миний шивэстэй танилцъя. Ороод бас тухайн залууг бас танилцуулъя. За тэгээд миний шивэс хэрхэн өөрчлөгдөхийг бүгдээрээ сонирхцгаая. За би бүр амар догтлоод наа. Ягаад тэгэхээр шивэс чинь амар юм тухайн хүндээ утга учиртай, үн цэнтэй байдаг шүү дээ. Тэгээд одоо бүгдээрээ ороод харцгаая заяа. За тэгээд тууд хулцгаая. За яваад ороод ирлээ. За тэгээ бүгдээрээ одоо шивэс чинь тэгээ танилцъя. За ингэдэг. Буйна. Хэлэг. Японд дэр хэр удаж байгаа вэ? Зөв нь анх удаа ирж байгаа. Тэгээд аяллаа ингэж ирсэн. Одоо баг боосаа. Тэгэд амар завгүй яваад байсан. Тэгэд Токиогоос өөр хотод байгаа гэсэн тий. Тийм Токиод ирээд ихний нэг 20 хоног тавьж байж байгаа. Нагая олсон. Сар. Тэгээд Токиод ирээд одоо буцаж байгаа хгүй тий бүр чүү ам мөлц таарад барьж авсан байгаа. За тэгээд шивэсийн мэн хувьд болохоор би одоо бас үзүүлэг одоо үзүүлэх гэж байгаа хгүй. Тэгээд ийм шивэстэй байгаа. Хэдэн онд хэлчихсэн. Энэ болохоор би энэ шивэс ингээд айгу түүхтэй чигчтэй 10 жилдээ 10 жилийн дөнгөж төгсчөөд би хийлгэсэн байхгүй юу. Тэгээд 10 одоо би чи 18 19 настай байсан гэсэн үг. Айгу жоохондоо хийлгэжсэн. Тэгээд тэрнээс хойш нөгөө Японд ирээд бас нэлээд олон жил болцсон. Тэгээд энэ шивэс хийлгэж ингээд ерөөсөж чадахгүй амжихгүй. Тэгээд энд нөгөө нэг шивэс хийлгэх юу чи нөгөө Японы ингээд нөгөө шившиж хийдэг. Тэгээд тэр чинь нөгөө бүр ингээд амар их цаг хугацаа тэгээд дагаад маш үнэтэй. Тэгээд ерөнхийдөө ингээ сантиметр газрыг бол Япон яг тийм газруудад бол сантиметр газар эсвэл цагаар авдаг. Тэгмүүд 1 сантиметр ингээ сантиметр гэх юм одоо нэг сантиметрийн квадрат гэх юм тийм хэмжээтэй юу гэж чинь Японд бол хамгийн ямтхандаа бол нэг 250 мянга ба түүнээс дээш гэж явцдаг. Тэгээд ямар хүн дээр байхаас амар бүр дээш талигаад явж өгдөг. Тэгээд бас төдөөдөө хийх чадахгүй байгаад байсан. Тэгээд Монголоос ингээд яг хүн урьж таараа тэгээд хийлгэхээр болсон байгаа. За тэгээд бүгдээрээ нэг харж байгаа хэ ийм шивэстэй нилээн дутуу энэгээр ингээд байхгүй. Тэгээд бас энэ дээр шивэстэй. Тэгээд бас чэжэн дээр бас шивэстэй. Тэгээд иймэрхүү шивэсийг яаж янзлая гэж бодож байна. За тэгээд чиний санааг чинь сонсон чи ер нь өөрөөр нь гэсэн юм. Тийм би нэг өөрөөр нь ер нь өөрөөр нь л яг байгаагаар нэг дэмжигт нь дуусна гэж бодож байгаа тийм. Тэгээд одоо яг яаж бодож байна? Дараад ингээд өөртөө шивэс хийлээ гэж боддог тийм. Тэгээд яг бүр ор боломжгүй биш. Уг нь боломж та. Тэрэн дээр тэгээд бүр амар их цаг хугацаа байсан шүү дээ. Бас амар том. Тэр яг ойлгохын багт хугацаанд тийм. Тэрэндээ тааруулаад юм яг нэг одоо дарлах гэдэг ингээд хуучин шивэснэж бас мэддэг магадaltaй байна. Тэр өөрөдөө өөрөөр нь янзлаад яг ингээд хүсэлтүүдийн зөв биегээд алдаануудын засаад өөрөөр нь ингээд дуусгаад үүдл зөвхөн тийм байна. Би болохоор яг өнөөдөр би өөрөө бас ажлын өдрүүдээр ингээд байнга ажилтай тий хагасаа бүтэн сайн өчигдөр бас завгүй байж байгаа. Тэг бүтэн сайн ингээд өнөөдөр л зөвхөн цаг гараад ирж байгаа. Тэгээд энэс дараа гэхээр дараагийн амралт өдрөө гэхээр манай хүн буцчихж байгаа болохоор өнөөдөр гэдэг л өдөр байна. Энийг өнөөдөр л алгадаж дуусгая гэж бодож байна. Тэгээд яг энийг одоо ингээд нөгөө жоохон якузач юм шиг тиймэрхүү ингээд байвал болгож байх болно гэд хэлсэн. Тэгээд яг хуу тэг цаг хугацаа болохоос гаднаас яг зүгээр энүүгээрээ ингээд дурсамжтай. Тэгээд яг энүүгээрээ би өөрөө хийчихье гэсэн тийм сонирхолтой байгаа болохоор тэгж сонгосон байгаа. За тэгээд бүгдээрээ эхлэх үйл явцыг бүгдээр тэгээд үзэж сонирхцгаая доо. За дундуур нь хальтын
юунуудыг хэрэгжилж байгаа юмнуудын амар сонирхолтой санагдаад байна. Тэгээд та бүхнээс танилцуулъя заа. За тэгвэл ажиллаа. Тэгээд за окей, бүгд энд ингээд багаж хэрэгслүүд нэт юм ингээд бүх юм бол аваад ивжээд юм байна. За тэгээд энэчнээс ингээд танилцуулаач төхөө. За одоо яг нөгөө нэг би ингээд нөгөө айгүй их явж хийж байгаа шүү дээ тэгээ уусаа. Тийм болохоор жоохон нөгөө нэг жоохон надад бол ер нь бол айгүй хэцүүхэн дөө байгаа. Аха. Одоо яг нөгөө Монголд болохоор өөрийнхөө студи дээр суугаад ихэр чинь ингээд одоо бүх юм ингээд ямар ч хивээс ихэд тохироос нөгөө сандал мадлууд нөртлөө өөр өгдөг байхгүй. Аха. Тэгэхээр одоо явж байгаа болохоор би зүгээр нэг юм жижиг юм гарын тавиур ашиглаад аваад явж байгаа. Тэгээд за ер нь бол ингээд одоо эндээс харах юм бол ингээд за өнгийн будагнууд бол байгаа. Тэгээд холинд яг шаардлагатай харсан. Тэгээ ингээд хар будагнууд за одоо ингээд ариутгалын одоо хийх байгаа газрынхаа ингээд юмнуудыг арай ариун цэвэрс хэвтлээс ингээд нэг удаагийн юмнууд бүх хэрэгслүүд нь байна. За ингээд будагны гэрэл хүртэл одоо тий студи дээр байхад бол ингээд дээрээс айгу том гэрэл мэрэлтэй ч юм уу тэгж ашигладаг. Тэгээ одоо зүгээр юм толгоонд нэг юм гэрэл хийцэл ашиглаа яваа тий. За тэг шивэстэй машин юм гэж хам. Ингээд байна. За тэгэл ер нь бусдын тэгэл одоо зүүнүүд ихэд ингээд бүгд нэг удаа хэрэглэгддэг. Аяг одоо будагны хийж байгаа аяг тий. Одоо яг энэ бол яг ариун цэврийн ингээд талаас яг бүгд нэг удаа байх хэрэгтэй. Яг тэр зорилтуудаар хэрэглээ явж байгаа. Явж байгаа болохоор тэгэл энэ нэр яг нэг удаагийн юмуд нах зүүнүүд нах шүү тий. Зүүн тий. Одоо тэгээд ингээд будагны аяг ч юм уу тий. Эдгээр ингээд тэр нэг удаа явах. Hold me close till I get up. Time is barely on our side. I don't wanna waste what's left. Юу болж байна? Юмгүй огцон ажиж. Энэ шивээс хийлэхэд хамгийн их өвддөг хэсэг, өвддөггүй хэсэг гэж одоо яг юу вэ? Одоо чиний хийх цагаар хамгийн өвддөг гайвс. Хаа. Тэгтээ тэр нь амар өвддөг гэдэг аахгүй. Ер нь бол тэгэл өвчтэй асууж юм дээ. Одоо хөл нуруу гипс центр бол би аягаа. Ер нь ясархаг тийм нэмгээ арьстай газар ол их өвддөг гэдэг тий. Хатуу махтай зузаан арьстай арьсны гадна л одоо тэгэхээр чинь энэ юм бол гайгүй юм байна л та. Ойны гадна л мал тий. Тэ яраа гайгүй юм байна. Тийм нэмгээ арьстай. Тэгээд шивээс хэлэхэд хамгийн чухал зүйл бол мэдээж бас урцаг орон төвчээр. Finding life along the